За яг одоо хэдүүлээ ингээд бие биендээ эргүүл тойруулж хариулаад байна л да. Монгол улсын суурь эдийн засаг бүтээмжгүй байгааг л илэрхийлээд байгаа. Маш энгийнд ажил хийж байгаа хүмүүсийн татвараар энэ орлого бүрдэж байна. Төрөлжүүлэх юм бол уул уурхай нүүрс. Олон улсын зах зээл дээр нүүрсний үн унах юм бол манай эдийн засаг тасардаг. Тэгэхээр эдийн засгаа төрөлжүүлэх чиглэлээр реформын шинжтэй бодлого орж ирэхгүй байна л гэдгийг хэлж байгаа. Энэ дээр хэдүүлээ анхаарьяа л гэж байгаа. Хөрөнгө оруулалтын чинь зардал 27% нь автсан. Дараагийнх нь барилга байш. Энэ хөрөнгө оруулалт хийсний дараа Монголд юу үлдэх вэ? Ямар өгөөж үлдэх вэ? Энэ дээр эдийн засгийн тооцоолууд байна уу? Ихэнх энэ зам барих, барилга барих түүхий идгээд валют болоод гараа явчих юм биш үсттэй. Энэ барилга дотор ажиллах тэр урсгал зардлыг тооцож байгаа мó гэдэг дээр манай энэ төсөв